Монголын шатрын холбоо болон боловсролын яам ерхий боловсролын сургуулийн хөтөлбөрт шатрыг үе шаттайгаар нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Нэг Монгол, нэг нүүдэл үндэсний санаачлагын хүрээнд хэрэгжих энэхүү хамтын ажиллагаа нь шатрыг зөвхөн спортын төрөл бус, хүүхдийн оюухан, логик сэтгэлгээ шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, боловсролын хэрэгсэл болгон ашиглах зорилготой юм а. Монголын шатрын холбоо олон улсын туршлага сургалтын хөтөлбөр багш бэлтгэх тогтолцоо олон сургуулийн орчин шатрыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замуудыг өнөөдөр танилцууллаа. Сүүлийн жилүүдэд шатрын спортыг нийтийн хүртээл болгох, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд шатрын холбоо төвлөрчээ. Энэ удаагийн санаачлах нь боловсролын салбартаа хамтарсан хамгийн өргөн хүрээний төсөл болохоор байна. Хамтын ажиллагааны хүрээнд сургуулиудын шатрын клубыг дэмжих, багш нарыг мэргэшүүлэх, сурагчдад зориулсан шат дараалсан сургалтын агуулга боловсруулах, улсын хэмжээнд шатрын боловсролын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Шатрыг боловсролд яаж ашиглах вэ? Шатрын боловсролын арга хэрэгсэл техник болгож ашиглаж байгаа дэлхийд энэ туршлагыг хэрэгжүүлж Монгол улсын 700 гаруй сургуульд 10,000 шатар бэлэглэж багш нарыг бэлтгэх, гадаад явж сургах, дэлхийн энэ шатрын хөгжилтөд нийцүүлэх ийм ажлыг энэ дэлхийн шатрын холбоотой хамтарч хэрэгжүүлж байгаа. Казахстаны шатрын холбоо, энэ Азийн шатрын холбоотой хамтарч хэрэгжүүлнэ. Ингэснээр хүүхдэд зөв хүмүүжил төлөвшил олгох. Одоо энэ гар үз донтох дисциплинд донтож байгаа нь нэг хөндөрүүлж байгаа. Дэлхийд даяараа шатрыг одоо хөгжүүлж байгаа, сургууль нэвтрүүлж байгаа. Энэ бол хүүхдүүд хийж байгаа, ирээдүйдээ ирж байгаа, ирээдүйн хүүхдийн босоод дуулж байгаа том хөрөнгө оруулалт. Энэ ажлыг хийж одоо ирээдүйн Монгол үе зөв бэлтгэхэд энэ орчин үеийн мэдээллийн дайны урсгал үед хүн хэрсүү болох, одооноос төлөвшүүлэх юм алсан хараатай ажил бол шатрыг боловсролд хэрэгжүүлэх явдал юм байна. Монголын шатрын холбооноос шатрын боловсролыг бүх хүүхдэд хүртээмжтэй олгох нь зөвхөн тамирчин бэлтгэх бус, ирээдүйн иргэдийн сэтгэн бодох, төлөвлөх, хариуцлагатай шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Ингэснээр шатрын спортыг хөгжүүлэх ажлыг тэмцээн уралдааны хүрээнээс гаргаж, боловсролын тогтолцооны нэг хэсэг болгох, шин шатны бодлого хэрэгжих нөхцөл бүрдэх юм а.